Өдрийн мэнд хүргье. Би Бямбцогт сайдаас нэг зарчмын асуулт асуух гэсэн. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг анх санаачилж батлуулсан хүн бол та. Тэгээд энэ бол маш зөв асуудал болсон. Хамгийн гол нь засгийн газар өөрөө докторгүй байгаад байнга бодлого нь өөрчлөгдөж байдаг, доктортой бодлогын залгамж халаа байдаггүй, нэгнийхээ эхлүүлсэн ажлыг улс төрийн агуулгаарч тэр нам дотрооч тэр нэг намынхан байсан ч сайд нь өөрчлөгдөнгөө дахиад нөгөө бодлого нь өөрчлөгдөөд ердөөсө төсвийн үргүй зардал маш их яваад байна. Доороо ердөөсө ингээд нөгөө дугуй ердөөсө урагшлахгүй ингээд доороо л эргэлдээд байна гэдэг агуулгаар энэ хөгжлийн бодлогын хуулийг бол гаргасан. Одоо энэ нэг жилийн төлөвлөгөөтэй холбоотой нэг жилийн төлөвлөгөөг улсын их хурлын гишүүд хэлэлцэхдээ улсын төсөв мэт ойлгож өөрсдийнхөө төсөл хөтөлбөрүүдийг оруулах гэж маш ихээр замбраагүй төлдөг. Тэгээд үндсэндээ улсын төсөв болон нэг жилийн төлөвлөгөө хоорондоо ердөөсөө нийцдэггүй. Тэгэхээр үндсэндээ бол энэ нэг жилийн төлөвлөгөөний хэрэг юу нь байна уу? Жишээлбэл 26 оны төлөвлөгөө бидний баталсан 26 оны улсын төсөвтөө огт нийцээгүй. Хоорондоо өөр байгаа тийм. Тэгэхээр аль нь буюу хөгжлийн төлөвлөгөө нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөнч төсөвтөөгөө зөрчилдөж чинь, төсвөнч жилийн төлөвлөгөөтэйгөө зөрчилдөж чинь. Тэгэхээр нэг жилийн төлөвлөгөөгөө ер нь болж болох уу? Тэгвэл энэ олон төрийн албан хаагчдаач тэр ер нь аль талдаа арай жоохон хөнгөрөх болов уу? Нөгөө талдаа хууль биелдэг байх ийм зарчимтай байх болов уу гэсэн ийм нэг асуулт байна. Хоёр дахь нь болохоор энэ бидний хэлцэж байгаа 26-аас 30 он хүртэл хэрэгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө маань 26 оны төсөв батлагдсан байгаа учраас төсөвтөө нийцүүлээд 26 оны төлөвлөгөөгөө өөрчлөх үү, эсвэл зүгээр энэ чигээр нь явах уу, эсвэл жилийн 27-оос 31 болгох уу гэсэн ийм зарчмын асуултуудыг асууж байна. За, ажлын хэсгийн 5 номерын микрофон Бямбцогт сайд хариулъя. За, ариун заяа гишүүн бас чухал асуудал. Ер нь яг таны хэлдэг үнэ. Өнгөрсөн үндсэндээ 30 жил бид нэр тийм төлөвлөлтгүй, бодлогогүй, төрийн бодлого тодорхой биш, бодлого төлөвлөлт байхгүй, төрийн бодлого тогтвортой биш, хоорондоо уялдаагүй явж ирсэн. Тэгээ үүнийг зэгслэх гэж 19 он үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэж. За үүн дээрээ тулгуурлаад хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиндаа бид төрийн бодлогын бичиг баримтууд гэж урт хугацаа, дунд хугацаа, богино хугацаа хоорондоо уялдаатай байх. Урт хугацааны бодлогын бичиг баримт энэ байна, дунд хугацааных энэ байна, богино хугацааных энэ байна гэдэг ингээд бүгдийг тусгаад эдгээрийг ингэж төлөвлөнө, ингэж зохион байгуулж хэрэгжүүлнэ. Хэрэгжит нь ингэж тийм үр дүн тооцож, үнэлж, дүгнэж, хяналт тавьж үр дүнг тооцно гэдгийг бол суулгаад өгсөн байгаа. За үүний дагуу 21-оос 25 оны үндсэн чиглэлийг бид нар бас ингээд 5 жилийн үндсэн чиглэлээр биелэлтийг дүгнэж үзсэн 100% байх ёстойгоос 54% гарсан байна. Анх 21 онд өөрөөр хэлэх юм бол 21 он төлөвлөж явах 100% байх ёстойг төлөвлөсөн ажлууд маань 25 онд сая дүгнэхэд нэг 54% биелэлтэй байж байгаа. За тэгэхээр цаашдаа бид үүнийг яаж үр дүнтэй болгох уу? За мөн бас алдаануудыг засчаа сайжруулах уу гэдэг дээр бас засгийн газар сайжруулж 26-30 оны өргөн барьсан. Жилийн төлөвлөгөө улсын төсөв хоёрыг яаж уялдуулах вэ гэж. Нөгөө төлөвлөгөө байхгүй зөвхөн төсөвдөө анхаарад 30 жил яваад ирсэн. Төсөв дээр л улсын их хурл хэрүүл хийдэг, төсөв дээр л анхаардаг. Төсөвлөлтөн дээр л анхаардаг байсан бол үүнийг өөрчлөх бодлогыг бид нар 21 оноос эхэлж хийж эхэлсэн. Жилийн төлөвлөгөөн дээр төлөвлөлтөн дээр тулгуурлаж, төлөвлөлтөн дээр үндэслэж төсвөлдөг байя гэдэг юм хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар хийсэн боловч төсвийн тухай хуулиндаа болохоор тийм үү төсвөлөлтөн чухлаа гэдэг ингээд бичсэн. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиндаа болохоор төлөвлөлтөн чухлаа гэж бичсэн. Ингээ хууль хоорондын бас нийцэлгүй зүйл байгаад байгаа. Энийг бид нэр цаашдаа засах ёстой. Ингэж жилийн төлөвлөгөөн дээр суурилж төсвөлөлтөө хийнэ. Жилийн төлөвлөгөө бол үндсэндээ төрийн бодлогын богино хугацааны хамгийн эхний бичиг баримт төлөвлөгөө. Төсөл арга хэмжээний жагсаалттай. За үүний дунд богино хугацаанд дараагийн бичиг баримт бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 4 жилийн хугацаатай. Үүний дараагийнх нь 5 жилийн үндсэн чиглэл, үүний дараагийнх нь 10 жилийн хөгжлийн зорилт хөтөлбөр хамгийн урт хугацааны бодлогын бичиг баримт алсын хараа 2050 30 жилийн хугацаатай. Энэ бүхэн л хоорондоо уялдаатай байх ёстой. Яг энэ бүгдийг л хэрэгжүүлэх гэж Монгол улсын төсөв, санхүүг энэ бодлогыг хэрэгжүүлэх гэж зарцуулах ёстой. Энэ бодлого маань жоохон буруу хэрэгжээд байгаамаа.
Тийм болохоор одоо 20 бас мөн одоо за сүүлийн асуултанд дахиад цаг сонгочих уу? Хоёр дахь асуулт нь. Ийм байдлаар тэгээ төлөвлөгөө чухлаа. Тэгээ төлөвлөгөө чухал гэдгийг гишүүд маань ойлгодог болох хэрэгтэй байгаа. За ажлын хэсгийн 5 нойрын микрофон 1 минут сунгая. За 26 оны төлөвлөгөө бас энд одоо бидний нөгөө хууль хоорондын уялдаа хангагдаагүй үүнтэй холбоотой асуудал байна. Энийг эднээс засах ёстой. Өөрөөр хэлэх юм бол 26 оны төлөвлөгөө баталсан. 26 оны төлөвлөгөө батлахаас уул бид 5 жилийн үндсэн чиглэлээ батлах ёстой байсан. Цаглбар дээр алдаа гаргасан. Цаглбар дээр энийг сайн төлөвлөж тооцож чадаагүйгээс 26 оны төлөвлөгөө баталсны дараа улсын их хурл одоо ингээд 26-аас 30 оны үндсэн чиглэлийг батлах гэж байгаамаа. Тийм болохоор 26-аас 30 оны үндсэн чиглэлийг батлах үедээ төлөвлөгөөгөөс эргэж хараад энэ хоёроос хооронд нь уялдуулах шаардлага бол байгаа. Энэ одоо үүнийг уялдуулах засах тийм үү? Энэ дээр одоо засгийн газраас 185 дугаар ажлын хэсэг гарсан байгаа. За их хурлын ажлын хэсэг гарсан байгаа шүү дээ. Их хурлын даргын захирамжаар. За энэ ажлын хэсэгтэр бас ярилцаад энэ хууль хоорондын бас уялдааг хангах тал дээр төлөвлөгөө болон үндсэн чиглэл дээр өөрчлөлт оруулах боломж байгаа. Энийг бас ажлын хэсэг явс яриад. За ариун зай гишүүн 1 минут тодруулъя. Тэгэхээр миний санал бол 1 жилийн төлөвлөгөөгөө ер нь болох. Ягаад гэвэл ердөөсөө бодит үр дүнд хүрэхгүй байгаад байгаа байхгүй юу? Зүгээр дунд хугацааныхыгаа гаргаад тэгээд түүндээ нийцсэн одоо яг төсвөлтийн бодлогоороо дагаад явах юм бол уг нь аль аль одоо хуулийн зөрчилгүй болох юм уу гэж харагдаад байна. Тэгэхгүй 1 жилийн төлөвлөгөө гэж хэдхэн хоногийн өмнө гаргацгаад маргааш нь жилийн төсөв гэж огт өөр юм гаргаад байгаа нь өөрөө бас хоорондоо хуулийн нийцлийг одоо байхгүй болгоод байгаамаа. Ийм учраас зөвхөн дунд хугацаанд нийцүүлсэн жил болгоны одоо төсөв нь өөрөө энэ хөгжлийн төлөвлөгөө байж болохгүй юу гэдэг л асуудлыг дэвшүүлээд байгаа юм. Тэгэхээр 1 жилийн төлөвлөгөө маань өөрөө ердөөсөө хуульд одоо нийцэх ямар ч тийм боломжгүй юм уу л гэж харж байгаа. За ажлын хэсгийн 5 нойрын микрофон Бямцагцаад хариулъя. За тэгэхээр төсөв улсын 26 төсөв улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө энэ хоёр бодлогын бичиг баримтаас хоорондоо бас агуулгын хувьд өөр. Төлөвлөгөө бол төсөл арга хэмжээний жагсаалтууд байдаг. Төлөвлөгөө бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан зорилтуудыг хэрэгжүүлэх энэ одоо тийм үү 4 жилийн хөтөлбөрийн нийлбэр 5 жилийн үндсэн чиглэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдаж явах ёстой. 5 жилийн үндсэн чиглэлтэй засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр уялдаж явах ёстой. 4 жилийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь жил жилээрээ задраад жилийн төлөвлөгөө болдгоо. Энэ жилийн төлөвлөгөөг л төсөв дээрээ суулгаж, уялдуулж төсөө батлах ёстой. Гэтэл бид нэр төлөвлөгөөнд ач холбогдол өгдөг төлөвлөгөө тийм гол одоо бодлогын тулгуурлах бичиг баримт гэж одоо үзэхгүй ойлгохгүй байгаа учраас төлөвлөгөө хэрэггүй юм шиг байдаг. Уул нь бол төлөвлөгөө нь илүү чухал зайлшгүй байх ёстой. Төлөвлөгөөгөө заавал биелүүлэхийн тулд төсөвлөлтөө хийдэг байх ёстой. Энийг л бид нэр одоо зөв болгох. За зөвлөхөр гишүүн асуултаа асууя. За